Тэгэхээр Minecraft дээрх олон төрлийн моб босдог. Харин энэ удаагийн бичлэгт миний өдөрсөх мобод бол Minecraft дээрх хамгийн аюултай 10 моб байх болно. Тэгэхээр миний бичлэг үздэг хүмүүсийн маш цөөхөн донаас subscribe болсон гэдэг юм лээ. Хэрвээ та subscribe дарж мартсан байдаг бол subscribe дарж амжаагүй байдаг бол яг өдөө лайк subscribe дараа. Тэгэхээр би нэг бяцхан жигсаал гаргасан л доо. Тэгээд юу ч гэсэн хамгийн аюул багтаа гас нэгтэй хамгийн их аюул дээр ингээд ирэмлээ ингээд явчихъя. Тэгэхээр эхний ирэхэд бол энэ мободоос хамгийн аюул багтаа буюу 10 дугаар жигсэж байгаа моб бол Iron Golem байгаа. Та нар гайхчих магадгүй л ахaltaа Iron Golem чинь ирэхэд бол эсрэг талын зомби гэх мэтчлэн рүүдлөө дайрдаг болохоос манай дөрөлд дайрдаггүй. Тэгээд яагаад тэгэл ийм өндөр жигсэж байгааг гайхаж байгаа бах. Гэвч яг үндэ бол Iron Golem маш аюултай моб бөгөөд 10 дугаар жигсэн байна. 9 дугаар байранд бол Vex хэмээх энэ бяцхан сүнс шиг моб жигсэн байна. Энэхүү бяцхан моб нь яагаад тийм өндөр жигсэн шалтгаан гэвэл эдгээр нь хан нэвтэлж блок гэдэг нэвтлээд тоглогчийг алах боломжтой бөгөөд асар өндөр дэмэжтэй байдаг байна. Харин азар эднэрийг Vindicator хэмээх моб бол спаун их боломжтой. 8 дугаар байранд бидний сайн мэдэх Ender Dragon жигсэн байна. Ender Dragon-ын талаар бол нэг юм яриад хэрэггүй байх гэж байна. Гэхдээ Minecraft-ийн сүүлийн босс гэдэг Ender Dragon яагаад ийм доогоор байранд орсон ч яг хүмүүс гайхчлаа байгаа. Харамсалтай Ender Dragon бидний дараагийн үзүүлэх мободоос харьцангуй аюул багтаа байдаг гинэ. 7 дугаар байранд бол Ravager хэмээх энэхүү бох шиг моб байгаа. Ravager-ыг яагаад аюултай мобыг та бүхэн надаар хэлэлцэх мэдж байгаа бах. Маш хурдан дээрэс нь асар өндөр дэмэжтэй байдаг. Ирэхэд бол Pillager raid ихэд Ravager-ын дагалдаж ирдэг байгаа. Дагалдаж ирдэг чинь ихэд нэг ойлгочихгүй дөө. Тэгээд 6 дугаар байранд Vindicator. Vindicator нь Shining киноноос санаа авсан нэг моб бөгөөд Shining кинон дээр сүхээр хаалга өвдөд Here's Johnny гэж хэлдэг алуурчнаас ирэхэд санаа авсан байгаа. Тэгээд Vindicator нь мөн маш өндөр дэмэжтэй. Ирэхэд бол топ арт багтж байгаа бүх мобод бол бүгдээр өндөр дэмэжтэй байдаг байгаа. Тэгэхээр 5 дугаар байранд Piglin Breed орсон байна. Piglin Breed нь Nether тэр тусмаа Bastion-стер олуулаа. Тэгээд ирэхэд бол амар өндөр дэмэжтэй байдаг. Тэгээд тийм болохоор л ирэхэд бол 5 дугаар байранд орсон байх ядаж байна. 4 дугаар байранд Ghast. Магадгүй таныг Nether-т Breach явж байхад чинь хажуунаас чинь Ghast ингээд хараад байвал танд бүр амар айдтай санагдана. Ирэхэд бол Nether-т явж байхад хамгийн том айдас бол энэ байдаг. Тэгээд ирэхэд бол Ghast-ийн 4 дугаар байранд орох болсон шалтгаан энэ байх гэж бодож байна. 3 дугаар байранд Creeper. Creeper-ын таныг армор мотой үед бол ганц л дэлбэлнэ. So annoying. Тэгэхээр 2 дугаар байранд бол Wither. Тэгэхээр Wither-ын тоглогч төдийгүй босод өөр олон мобод тохирол авчрал яддаг аимшигтай моб юм. Wither-ийн ганцхан тесрэлт нь таныг арморг байхад one shot-лж болно. Тэгээ эцэст нь бол Minecraft дээрх хамгийн аюултай моб бол Charged Creeper. Хэрвээ Creeper дээр аянга боовол Creeper-ын Charged Creeper болж хувирдаг байгаа. Charged Creeper нь асар өндөр хүчтэй дэлбэрдэг бөгөөд хэрвээ та Charged Creeper-ийн дэлбэрэлтээр өөр мободыг алах юм бол алсан мобын толгой ондог байгаа. Тэгээд танд энэ хөвчлөг маань таалагдсан бол лайк and subscribe дараа. Тэгээд иймэрхүү хөвчлүүдийг цаг тухайд нь хүлээж авах хүсвэл subscribe дараад хажууд нь нэрлэх хавханд дараарай. Тэгээд дараачих сонирхолтой эпизодээр олсон. Тэртэй guys.